Үүнийг копи хийгээл YouTube-ийнхаа description хэсэгт хуулах юм бол бүгдээрээ нэг хүртэл бичлэгээ үзээд хагийг нь тэмдэглэж авах шаардлагагүйгээр бичлэг маань edit upload хийж дууслаа time step нь бэлэн болно гэсэн үг байна. Hey, залуусаа юу яцгаан. За өнөөдрийн YouTube-ийн бичлэгээрээ time stamp буюу та бүхэн ямар нэг удаан бичлэг үзэх үед intro, outro эсвэл голд нь яг гол хэсгүүдийг цагаар нь ингээд тэмдэглэсэн байдаг да. Тэр хэсгийг хэрхэн яаж тэгж байршуулдаг вэ гэдэг талаараа та бүхэн зааж өгье. Маш амархан байгаа. Баримтлах ёстой 3-4 дүрэн байгаа. За гэхдээ тэрийг л та бүхэн зааж өгөх биш. Та бүхэн би Premiere Pro дээр амархан цагаа тэмдэглээд дуусныхаа дараа шууд YouTube руугаа нэг хүртэл бичихгүйгээр шууд тэр файлыгаа copy paste хийх аргыг ч гэсэн зааж өгөх болно. Тэгвэл өнөөдрийн бичлэгтээ шууд орцгоё. За хичээлдээ тэгвэл шууд орцгоё. За YouTube timestamp гэдэг нь яг юу яриад байгаа вэ гэхээр за харах юм бол одоо энэ алдартай YouTube руу байна л да. Одоо жишээ нь 56 минутын бичлэг, 35 минутын бичлэг харах юм бол YouTube нь ингээд бичлэгүүд нь ингээд хуваагдсан байгааг та бүхэн харж байна. За дээр нь ингээд маузаараа гэж очих юм бол серид юу тохиолдов вэ гэдэг ч юм уу яг гарчгаараа минуттайгаа байна. За тэгээд description хэсгээр бүгдээр орох юм бол за иймэрхүү байдлаар цагуудыг бүгднийг ингээд байршуулсан байгааг харж байна. За Apple-ийн ирээдүй Creator Studio гэдэг ч юм уу. За удаан ийм бичлэгүүдэд болохоор ийм time stamp маш их хэрэгтэй. Энэ ямар давуу талтай вэ гэхээр зүгээр цагаан дээр нь дарах юм бол тэр шууд одоо ярьж байгаа хэсгийг рүү шууд одоо өсөрч очих боломжтой гэсэн үг. Та хэрвээ нэг подкастыг ч юм уу сонсчоод дараа нөгөө агуулгаа болохоор одоо Google гэж YouTube бичлэгийг гүйлэхгүйгээр зүгээр энэ цагийг энэ дээр ношоод дарах юм бол ямар амаруу те. За энийг та бүхэнд хэрхэн хийх талаар зааж өгөнгөө. Premiere Pro дээр том project file edit хийхдээ угаасаа анхнаас нэг баркталж явж байгаад тэргээ экспорт хийгээл тэргээ copy paste хийчихдэг байгаа. За тэгвэл хоёр төрлийн энэ олон төрлийн арга байгаа л да. Миний бичлэгийг ч гэсэн харах юм бол за сүүлд оруулсан одоо Starlink-ийн бичлэг байна. За бас нэлээд 40 минут болсон байгаа. За доошлуулаад харах юм бол бас одоо time code гэж chapters гэж бичсэн маус. За энэ үүнийг бас ингээ хийсэн байгааг харж байна. За тэгэх юм бол суурилуулалт юм уу төлбөр багц юм уу шууд тэр хэсэг рүү шууд шилжээл очоод бичлэгээ үзэх боломжтой гэсэн үг байгаа. За би урт бичлэгнүүд дээр ихэвчлэн дандаа ийм time stamp-ыг хийдэг байгаа. За богино бичлэгүүдэд угаасаа богинохон юм чинь хийх шаардлагагүй учраас хийдэггүй байгаа. За үүнийг хэрхэн хийгээд байгаа юм бэ гэхээр бүгдээрээ ингээ YouTube руу бичлэг оруулдаг шүү дээ. За та бүхэнд би харуулъя. За YouTube руу бичлэгээ ингээ аплод хийхдээ description хэсэг байгаа шүү дээ. Description хэсэг дээр бүгдээрээ одоо ямар нэг комент ч юм уу, мэдлэгээ ч юм уу бүх юм бичдэг шүү дээ. Гэтэ аль нэг хэсэг дээр нь бүгдээрээ энэ таймыг нь болохоор шууд ингээд гараараа бичээд өгчөдөл болно. За гэхдээ та бүхэн анхаарах 4 зүйл байгаа. Энэ зүйлийг та цахиагүй нөхцөлд энэ time code нь автоматар ингэж гарч ирэхгүй. За ямар зүйл байгаа вэ гэхээр за би энэ дээр бичсэн байгаа. Нэгд нь болохоор шүү дээ. Тиг 2 цаг аваад тгийг заавал бичих хэрэгтэй. Юу гэсэн үг хэрэг та шууд 1 минутаас ч юм уу эсвэл 2 минутаас ч юм уу бичлэгчийн гол агуулгыг эхэлж байгаа шууд 2 минутаас гэж эхлэхгүй. За энэ миний энэ YouTube бичлэгийг харах юм бол тиг гэд бичигдсэн байгааг та бүхэн харж байна. За энэ бичлэгүүдийг ч гэсэн харах юм бол дандаа тиг гэдгийг бичээд тиг гэдгийг бичиж эхэлсэн байгаас. За эхний дүрм нь болохоор заавал тиг гэдгийг бичих хэрэгтэй. Хоёрд нь болохоор өрсөг дараалалаар тайм нь. Юу гэсэн үг хэрэг угаасаа 1 минут 30 секунд дээр гэсэн бол дараачийн бичлэг нь одоо 1 минут 50 секунд ч юм уу ямар ч өссөн байх хэрэгтэй. Гуравд нь болохоор хоёртойгоо их хамааралтай 10 секундээс дээш байх хэрэгтэй. Юу гэсэн үг хэрэг та 2 минут 20 секундын дээр интро гэж биччихээд 2 минут 27 секунд гэж бичиж болохгүй гэсэн үг. 10 секундын хооронд time stamp хэрэггүй. Учираас цаанаас нөхцө таньдаггүй. Тийм учраас та бүхэн 10 секундээс илүү хугацааны дараа time stamp-ыг тавих хэрэгтэй гэсэн үг байгаа. За хамгийн сүүлийн 4 дахь дүрм нь болохоор юу гэхээр 3 одоо time stamp-ээс их байх хэрэгтэй. Мэдээж сонсогдож байгаа үстэй тий. 2 л байх юм бол болохгүй. Тийм учраас та бүхэн урт бичлэгэн дээр 3-аас их байх юм бол автоматар YouTube маань одоо YouTube chapters гэж үүсээд за ингээд шууд таймаар нь шууд шилжиж явах боломжоор үүсгдэг байгаа. За энэ 4 зүйлийг захиад бичих юм бол болно гэсэн үг. За ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр
одоо YouTube дээр ингээ орсон бичлэг байгаа шүү дээ. Бичлэгээ болохоор ингээ хажууд нь үзэнгээ минут секундыг тооцоод тэн дээрээ болохоор шууд одоо таймыг тавьж байгаа л энэ дээрээ ингээ текстийг тавиад одоо юу гэдэг интро эхлээд бүгдийг ингээ бичдэг байгаа нэг хүрчлэн. За та бүхэн болохоор зүгээр бичлэгийнхаа цагийг нь мэдэж байгаа бол бичлэгээ үзэж байгаа цагийг тэмдэглэж байгаа ард нь болохоор одоо ямар сэдвтэй гэдгийг гараараа ингээ нэг хүрчлэн хийж болно. За хоёр дахь том арга нь болохоор YouTube дээр ямар нэгэн видео ганцаараа хийж байж болно, багаараа хийж байж болно. Тэр үед болохоор одоо mark гэдэг M үсгээр shortcut-аар хэрэгэлдэг шүү дээ. Тэргээр болохоор mark-лаад өөрийнхөө одоо интро эсвэл гол агуулгуудыг тэмдэглээд явуучих юм бол хамгийн төгсгөлд нь видео edit хийгээд рендерлснийхаа дараа тэр зөвхөн марклсан нэртэй хэсгийг хуулж авах, экспорт хийх боломжтой байдаг. За тийм учраас тэрийг хамтдаа шууд сурцгаая. Бүгдээр харах юм бол YouTube дээр ингээ видео edit хийсэн миний бичлэг байна. За харах юм бол видео 1 2 3 4 за аудио 1 2 3 гэдээ харагдаж байна. За ямар ч тач эхний хэлжинд бүгдээрээ cut edit хийгээл дараа нь өнгө тавилт ч юм уу нэмэлт эффектүүд хийдэг. За энэ явцтай болохоор бүгдээрээ угаасаа бичлэгийнхаа интро нь аль нь юм бэ? Одоо гол дунд явц нь аль гэдэг ч юм уу бүх бичлэгээ өөрөө төлөвлөд хийж байгаа учраас аль хэсэгт нь одоо unboxing бичлэг нь байхыг гэдэг ч юм уу угаасаа мэдчихэж байгаа шүү дээ. Тийм учраас бүгдээрээ ингэн гэсэн үг. Бүгдээрээ keyboard-ноос болохоор M үсэг дараараа. За гэхдээ энэ дээр таймлайн хэсэг дээр ингээд энэ индикаторыг ингээ хөдлөж байгаад M үсэг дарах эсвэл энэ видеон дээрээ байж байгаад M үсэг дарах хоёулаа өөр байгаа. M үсэг дарах юм бол ногоон өнгийн ингээ марк үсэж байгаа. За хоёр дарах юм бол marker гэсэн settings хэсэг рүү орж байгаа. За энэ name хэсэг дээр нь одоо юу гэдэг бүгдээрээ intro хэсэг гэдэг. Тэгээ дуртай өнгөө сонгож болно. За тэгээ окей. Үүнийг хүмүүс их мэддэг юм байлээ. Та бүхэнд өнөөдөр гүйл тип зааж өгье. За энэ марклсан дээрээ болохоор alt дарж агаад маус нэгээ дарах юм бол хоёр салга болж байгааз. Тэгэх юм бол энэ хэсгийг нь ширээд яг интрогийн хэсгийг яг аль хэсэг вэ хүртлээ байршуулчихна. За тэгэх юм бол интро хэсэг нь энэ шүү гэд харагдана гэсэн үг. За тэгээ бичлэгээ үзэж агаад за гол агуулга нь дахиад энэ хэсгээс нь за одоо юу хүн unboxing видео авах юм бол M үсэг дарлаа. Дахиад хоёр дарах юм бол юу дээ unboxing гэж бичээд за өнгийн өөр өнгөөр өглөө. За тэгээ окей. За мөн ялгаагүй бүгдээрээ alt дараад маузаа дарах юм бол ингээд unboxing гэдэг. Тэг юу гэсэн үг хэрэг бичлэгний интро хэсэг нь айлын, unboxing бичлэг нь айлны, хөсгөл нь айлны. За одоо ямар агуулга юу ярьж байгаа вэ гэдгийг ингээ маркетлж байгаа гэсэн үг. Нэрийг өгнө гэсэн үг. Тийм учраас бүгдээрээ энэ маркетлахыг заавал хийгээд явах хэрэгтэй. Хийчих юм бол дараа нь YouTube чаптерыг амархан хийх боломжтой. За бүгдээрээ энэ хэсгийг M үсгээ хоёр дарлаа. За outro гэдэг төгсгөл хэсэг гээд за цэнхэр өнгийг өгөөд окей дарчи. За сайн зааж өгсөнжл нь alt дарж агаад маус нэгээрээ дарна. За ингээ салсныхан дараа ингээ зүүрчнэ. За тэгэх юм бол бичлэг маань нийтээр ингээ харах юм бол бас цэгцтэй харагдаж байгаас аль нь outro, intro вэ, аль нь unboxing бичлэг вэ гэдэг нь харагдаж байгаа. За ингэчээд бүгдээрээ бичлэгээ рендерлж чинь. За гэтээ за энэ хэсгийг болохоор яаж рендерлж авах вэ гэдэг нь маш амархан байгаа. Харах юм бол файл хэсэг рүү очоод export хэсгийн marks гэсэн хэсэг рүү очино. За очих юм бол бүгдээрээ хамгийн ихний дээр нь CSV гэдэг өргөтгөл байгаа. Бас текст байгаа. За аль нь сонгосон болно. За тэгээ байршлыгаа за бүгдээрээ сонгож өгөн. За би desktop дээр хадгалаад нэрийг нь болохоор видео ингээд тэмдэглэчи. За окей гэж дараад хадгаллаа. За тэгээд бичлэг маань болохоор дууссан гэж үзээд гарчээ. За үүний дараа яах вэ гэхээр бүгдээрээ ChatGPT-г маш их ашигладаг шүү дээ. Тийм учраас бүгдээрээ саяных файл байгаа шүү дээ. Бидний хадгалсан одоо CSV гэсэн өргөтгөлөө файлыгаа ChatGPT руу оруулаад за YouTube timestamp цагийг гаргаад өг гэж бичих юм бол за энэ бидний файл маань болохоор ингэж хадгалагддаг байгаа. Гэхдээ YouTube яг орох copy paste хийхэд зориулагдсан юм цагаар биднэрт ингээд гаргаад өгнө. За үүнийг copy хийгээл YouTube-ийнхаа description хэсэгт хуулаад тавьчих юм бол бүгдээрээ нэг хүртэл бичлэгээ үзээд цагийг нь тэмдэглэж авах шаардлагагүйгээр
бичлэг маань edit-ээж upload хийж дууслаа шууд YouTube time step нь шууд бэлэн болно гэсэн үг байгаа. Бичлэгийг дуусны үгэнд маш их баярлалаа. За өнөөдрийн бичлэгээрээ сурсан зүйлээ та YouTube дээрээ хэрэгжүүлэх юм бол таны үзэгчнэр үнэхээр их баярлах байхаа гэж бодож байна. За миний хувьд ч гэсэн YouTube-рууд маань ингээд цагийн першүүлсэн байдаг учраас надад маш их амар байдаг. За өөрөө ч гэсэн маш их хийх хичээдэг байгаа. Тэгвэл дараагийн бичлэгээрээ илүү та бүхэнд хэрэгтэй хичээлийг бэлтгээд хүргэх болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Аньян.